Gerund болон present continuous цагийг зөв ашиглаж сурцгаая. Gerund гэдэг бол үйл үгээс үүсэлтэй нэр үг. Үйл үг ард ing залгаад нэр үг шиг ашигладаг гэсэн үг. Тийм учраас өгүүлбэрт өгүүлэгдэхүүн болон тусгадхууны байранд ордог. A present continuous гэдэг маань яах нь яг одоо хийгдэж байгаа үйлдэлийг илэрхийлсэн үйл үгийн цаг. За эхний жишээ. She reading a book now. Reading гэдэг нь энэ тохиромжгүй. Яг тэгэхээр энэ өгүүлбэрийн утга бол тэр эмэгтэй яг одоо ном уншиж байна гэсэн утгатай одоо энэ мөчд хийж байгаа үйлдэлийг илэрхийлж байна. Тийм учраас яах нь is reading тохиромжтой байх нь. Хоёрдугаар жишээ. Reading books is a good habit. Reading гэдэг нь тохирч байна. Яг тэгэхээр энэ дэр бол ном уншихгүй гэсэн утгыг агуулж байна. Яг энэ үг маань. За тэгэхээр дээрэс нь яах нь өгүүлбэртгүүний байранд байгаа учраас бид нар gerund ашиглах хэрэгтэй. За тэгэхээр are reading гэдэг бол буруу байх нь. За тэгэхээр сүүлийн жишээ. She loves. Аль хариулт нь зөв бэ? Комент хэсэгт бичүүлдээгээрэй.